Зяасан байцгаана уу? Ариун санаа байна. За өнөөдрийнхэн бичлэг тавтай морилоо. За би үнэхээр бүтлэн бөхсөөрөө иргсэн ямар бүтлгүүхаар новшвэ. Яасан гэж бодож та нар намайг ийм гүсрийн царайч танд нам таашаа явж ингэж бодож байна. Гэхдээ би ажил дээр ингээд бага хоол мол захиалж идээд байсан байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө нэг хоол захиалдаг аппликейшнийхаа хаягийг ажил дээрээ тааруулсан. Гээсээ унтаж босч ирчээ. За ажиллахаас өмнө жоох юм идчихээ да. Тэгээд ажилдаа явъя да гэсэн чинь хоол захиалав. Тэгсэн чинь ажил руугаа явж захиалаа ичсэн. Одоо тэгээ би салгалаа ажил руугаа явж ин зөв. Ажил руугаа явж одоо наашаа буцаад аваад ирэх юм бол хөрчин тэгээд хөргөхгүй тулд ажил дээрээ идчихэд яа буцаж гэрлэгоо ирээд нүүр хамраа будаад нөгөө хувцас ажилдаа явна заядлээ. Хоолой захиалж хийжингуудаа би тэгээ гэртээ өөрөө уц муцаа оролдоод ингээ юм юмыг явцсан байхгүй юу? Тэгээ хоолны хүргэлт чинь ирчлээ. Хамтрахын дээрээ гэхлээр yes гэж гараад гэрийн ууданд гарсан хоол байхгүй заяа. Тэгээ би за юу илээ гэж залгаж хэрүүл их гэл амир уц муцаа харж ирсэн чи угаасаа би өөрөө хаяга буруу хийсэн байхгүй юу? Тэгээ би буруу гөлгөө гэ одоо тэгээ саялжлаа явж байна. Тэгээ ажил дээр очиж идүүлээ. Хоолоо идчихэд буцаж гэртээ яраад тэгээд нүрэ хамаа будаад буцаж ажилдаа явсан. Өнөөдөр сайхан бүтэн цаг өдөр болж байна. Тэгээ өнөөдөр болохоор би хичээлгүй байсан нэгч. Тэгээд угаасаа манай энэ миний багшилдаг жим маань сар болгоны сүүлийн 7 хоногийн бүтэн цагт амардаг байхгүй юу? Тэгээ ихнэрээ амраацсан. Тэгээ өөрөө баар руу очиж ажиллах гад. Тэгээ дээрээс нь маань найзлаа өнөөдөр ихт таарна ажиллана 8-аас. Тэгээд би зүгээр ажиллаа очиж нээж хаячаад ихтэй захирлыгаа ирэнгүүт нь дэлгүүрээ хүлээлгэж өгөөд тэгээд найзлуудаа гоё цагийг өнгөрөөнө. Гадаа үнэхээр гоё энэ өчтөр гэхдээ би ингээд маш удаан хугацааны дараа ажил дээр очиод ингээд ажиллаа л та. Тэгэд амар гоё байсан. Амар гоё байсан. Би ямар хөөрхөн юм бэ? Цаг тоглосон. Намаа энийг залгаад гисэн байсан. Царай муутай байж өөртөө ямар амар ихтгэлтэй ингээд ийм хөөрхөн ч удаа ихтгэлтэй байхгүй яах юм тийм. Өө нэрэ омбоо яаж гарах вэ? Одоо солонгос ч он гарах тийм заншил маншил ч юм уу одоо юу гэдэг баяр яслал ерөөс хийдэггүй арт юм багхгүй юу зүгээр ингээл байж байгаа л 12 мөрчдөг. Тэгээ одоо харангууд манай Ари ингээд бодвол тэр нөхөртөөгөө оноо гаргана, бямба найзлаатайгаа оноо гаргана. Тэгвэл би бас нэг тийм далчгар малчгар хүү юм болонгууд ингээд амар шинэ жилд орж байгаа юм шиг гоё оноо гаргамаар ихгүй солиод мөлөд бодуулаад шампасыг мампасыг бодуулаад тэгээд за солонгост он гаргаж болох юу вэ нэтрийг хайсан чинь монголчууд нэг эн тэнд нэг бас юм хийгээд байгаа юм билээ зөө. Тэр донд нь Сережа ах ирнэ гэсэн байсан. Дуучин. Тэгээ Сережагийн тоглолтын дээр очиж ягаан палаж өмсөж жагаад тэг өсөрдөг юм уу гэж би бодоолаа юм л та. Би ч ягаан палаж өмсөж өсөрмээр л шүү дээ. Манай дүү 안녕. 괜찮아? 나 멀쩡하지. 멀쩡하지? 누나 밥 시켰는데 어제 가게로 주소자를 해놨잖아. 갖다 시켰구나. 그래서 가는 씨발, 거구나. 밥 시키러. 나 밥 먹었어? 아직. 아니 이게 뭐야? 덮밥이랑 파스타 시켰는데 같이 먹을래? 갖고 올까? 그래도 되고. 나 먹을 수 있는 시간 있어? 바쁘면은 못 먹을 것 같기도 하고. 여기 안에서 먹어도 되는 거야? 안 되지. 그건 좀 그래. 그러면은 나중에 먹어. 나가. 응. Энэ кафегийн менежер манай дүү байхгүй юу. Тэгээд манай дүү өчтөр ажил дээр ирээд дүүтэйгээ жол баум. Дээр нэмий бичлэгэн дээр орсон байсан шар үстэй бэнд байсан шүү дээ. Надад ингээ сайн ингээ би тоглоод байдаг. Тэр дүүгийн хамгийн сайн найз ханд амьдардаг найз нөхгүй юу. Тэгэл ер нь л энэ иргэн тойрныхон худалдааны тийм жижиг сажиг газар ингэж ажилладаг ч юм уу ямар нэгэн байдлаар танилуд мангар ихтэй би чи. Яг нэг дүүрэгт нэг тийм ихнэр байдаг та бүр ингэж танихгүй юм байхгүй. Хаа явсан газар танилтай байж мэдэг. Би бол яг тийм заяа. Би ер нь хөгшөрөх юм бол нэлээд тийм нэлээд л үдээтэй л авгаалах гэж би өөрийгөө бодоод байдчих. Саавал хоол би 2 ол захиалсан. Нэг нь паста, нэг нь бодотой урга. Тэгээд дүү гайгүй ажилчин давтаа явж хавааж идэх гэсэн чинь нэг завгүй маяг гэд байна. Тэгээд өөртөө л идэхээс шал тэнийг. Одоо тэгээд ажил дээр хоолоо идэх юм уу яах юм?
Солонгосоогоо дүүнер манай ажил мэжлэр ирээд зөө. Анаа гой собис амир хийж өгье. За сүүл ажлаа нээснээс хоошоо манай солонгос дүүнер болон солонгос найз ах эгч нар амир хэрсэн. Тэгээ хүү өөр нь ингээд нэг тийм агаа эна анагийн дөө найзаа нэг жоохон иймэрхүү байхад бол бас чиж нэг тийм амар танилгүй тийм лүүсэр хүмүүсэр бол арай биш үт юм байна. Нэг нь стейктэй бодотоо ургах заяа. Нөгөөх нь томат паста. Мөгчаа. Одоо манай эрэгтэй цэцэрлэн одоо гайхаж байгаа хта камераар хараад энэ жоохон дүнхүүгээр одоо юу гэвэ байгаа юм. Угаасаа ажил дээр ирж идсэн нь зөв болсон юм шүү. Би бодотоо ургаа угаасаа ажил дээр идэнэ гэж одоо захиалсан байхгүй юу? Өсгөрөө. Тэгээ би нэ залуураа би ингээ гоё үзээд байдаг юм идмээр байдаг. Тэгээ юу идэх мэдэхгүй байна гэсэн чинь паста идэх үү. Өстөр яг 4 болоод яг за хайдаа гэж бодоо идсэн чинь манай байнга үйлчлүүлэгч нэг тийм махны газартай нэг ах байдаг хгүй юу. Тэгээ анх тэр ахыг болохоор ингээд манай одоо захирлж одоо менежер байсан гэсэн үг шүү дээ. Миний төсөөдөр дээр ирсэн байсан. Тэгээд тэр чинь хаах болгон тэр ах ингэж ирж ингэж хамтаа агуулж явдаг гэсэн байхгүй юу. Хаах болгон нэг амар сонирхолтой. Яг 4 өнгөрөөл тэр ах хүрээд ирэн дээр манай менежер тэр нийлээл ингээд арх угаал. Нийлээл карки марки ороод тэгээд нийлээд нэг очиод арх мэрх угаанчдаг гэсэн байхгүй юу. Тэгээ би болохоор ингээд арай л за нэг 7 хоногийн ганц нэг өдөр тэх нь бол би байж болох үзэгдэл гэж би бодсон зөө. Тэгтээ 7 хоногийн 7 өдөр нь ингээд манай менежертэй байнгын алдаастай зөө. Бүр байнгын алдаастай. Тэгээ би бүр ингээд сүүл рүүгээ тэр ахыг ингээд гомо гэж би бодоод энэ жоохон гей юм байна гэж бодонгуудаа одоо менежер бүтээр чинь бол илүү сайн найзууд шүү дээ. Тэгээ би менежертэй хэлж байхгүй найзтаа. Хөөе чи тэр ахыг яж ханар гэдэг зөө. Ханар гэдэг тэнгэр гэсэн үг шүү дээ. Тэнгэр гэдэг нэртэй ах байхгүй. На тэнгэр ах чаа юу юм биш үү? Гомо юм биш үү? Чи чамаа ингэ сонирхоод ингээд өдөр бол ингээд байгаа юм биш үү гэдгсэн чинь гинт ингээд бодож ирсэн аа. Би хизээч энэ талаар бодож үзэж байгаагүй гэдэг байхгүй юу? Чи боддоо гинт на тэнгэр ах чинь чамаа ингээл сонгоно ингээл би чамдаа ингээл амар дуртай шүү энэ төр гэл яах уу чи гэсэн чи бэлээч. Ажил дээр тэнгэргээд байгаа ах нь болохоор жоох юм амар царай мотой бүдүүн юм бор ах байдаг байхгүй. Гэтэ маш мундаг ах. Амар тийм хөдөлмөрч амарлаг залуу. Хаалаа эдэнгээ ажил дээр ганцуу тасч тийм үү? Одоо манай ээж намайг өстө нэр энэ өстө ямар аваа муу гар вэ гэж боддог хта. Сая сүүлд ээжтэйгээ явцаар ирсэн чинь шинэ жил ингээд манай ээж чинь өөрөө бас над чиг юм хүн байхгүй юу? Ер нь л нэлийн хөдөлгөөнд амар сэргэлгүй хүн байдээ. Амар хөдөлмөрч мундаг. Тэгээд тэгсэн нэг бараг ингээд 7 хоног болго ингээд 7 хоног хэдэн удаа ингээд шинэ жил ороод мангар олон шинэ жил орж мороод Давийн компанийн шинэ жилдээс ээж очиж дагалж орж мороод та яасаа олон шинэ жилд орд юм. Бизнесэндээ ганцаараа гоё шинэ жилд ормоор л шүү дээ. Тэгээд бизнесэндээ гоё шинэ жилд ормоор л шүү гэсэн чинь. Наа чи тийм юм хийдгүй юм гэхлээр би одоо хайвч байгалах л та. Тэгтээ одоо намайг одоо орооч ээ гэж уурах хэвтэй би орё гэж гуйх хэвтэй юм би сайн битгэхгүй л гэсэн чинь ха. Тэнгүүд нь тэгээ шинэ жилд орохгүй л 2 мурдаа нилээд ганц жилийн мултлаа уушидөө гэсэн чи юу хуцаад байгаа юм бэ? Тэгэж л оноо гаргая да. Гэтэ манай ажил амар гоё. Энэ ажил маань. Тийм одоо бич дээр манай одоо эрэгтэй захирлч дээр ингээд үйлчлүүлэгч нарыгаа ерөнхийдөө шууд найзаа гэд бодчихдаг заяа. Тэнгүүтээ ингээд эхлээл орж ирэхэд нөө за сайн байна уу суугаарай. За сэдвүүлээрсээ тухтай газар очиж суугаарай муугаарай гэл. Юм захиалангууд нь тэгээд явж чөнгүүд өөртөө ингээд гоё тийм юу гэж юм уу собис энэ төр өгч юм уу гэдэг заяа. Бонус гэх юм уу. Өөрөө ингээд би жишээлбэл би эмхтэй үйлчлүүлэгч нар орж ирэх юм бол өөрөө хамгийн сайн чаддаг амар гоё эмхтэйлэг амтдаг коктейлнуудаас ингэж одоо бэлгэнд өгдөг гэх юм уу бонуснд ингээд манайхаар дахиж ирээрээ тэ ямар хөр коктейл бай тэгээ манай ч тоглох юмнууд амар ихтэй байхгүй юу дартс байгаа тэгээд эсвэн бусын хүзэр мүзэр архины тоглоом бүх юм байгаа заяа тэгээд ингээд яг 3 эмхтэй ирсэн байх юм бол
Ингээд дөрүлээ хамтдаа ингээд 2-2 доо ганц дарт шидчихв ээ. Тэг хожигсноо ингээд шитгэл текила шот уу ямар байд. Яг иймэрхүү маягаар ингээд үйлчлүүлэгч нарыгаа хөгжөөгөөд ингээд яагаадах юм бол ингээд нэг ийм уур амьсгалд ингээд дуртай болчих юм бол байн ирдэг болчихдог байхгүй юу. Тэгээ бид хоёр сая дэлгүүрээ нээгээд хоёр талынхаа өөрөөсөө үйлчлүүлэгч нар лөө бүгдэн лөө одоо ингээд юм бичиж байгаа юм л та. Өмнө нь байсан байнга үйлчлүүлэгч нар лугаа. Бид хоёр ч бас хоёулаа халагдаад гарахтаа одоо бид хоёр ингээд явж байгаа болохоор тийм бид хоёр та нарыг ирэнгүүт ирэхэд чинь бид хоёр одоо байхгүй гэсэн үг мөг гэтэнгүүд нөгөөд нь дахиж угаасаа ирэхгүй штэ манайх руу. Бид хоёр байхгүй юм чаа. Ян гомстой юм байна. Тэгэж гоё үйлчлүүлэгч нараа татна. Та манай менежер чи өөрөө бас амар тийм хүнийг айгуу сайн сонсдог, хүнтэй айгуу лаг ярилцдаг. Тийм ярианы чадвар айгуу сайтай юм байдаг хгүй юу? Тэгээ ганцаараа ирсэн эрэгтэй эмэгтэй одоо үйлчлүүлэгч нар мөчлөлнөштэй амьдрал яриад ингэ яаж байгаа зогсчин заяа. Тэнгүүт нь тэдээ одоо ингэ одоо манай захиралтай зовлон жаргалаа ярих гэж нэг ирнэ. Скол бүр найзууд заваарсаар хүүрээ. Скол бүр найзууд болчихно. Тэгээ айгуу хөөрхөн айтаахан шүү манай ажлын газар. Анааны гой гаргачмаар юм. Би одоо шинэ жил минь жил ормоорох ямар сони та нар одоо намайг шинэ жил минь жил өрдөг юм уу? Би ч энэ паллаж өмсмөр байна. Өшөтөөх л өмсмөр байна. Кола шүү кола. Гэтэ амар гоё виски шиг харагдаж байгаа. Дүүгийн хаар дээрээ кофе авч өгч гэдэг дөө. Та нар одоо ингээл битүү шинэ жилдээ л сайхан байгаа хта. Хөөрхөн гоё паллаж өмсөөл. Өсгөдөө гутал өмсөөл. Оны шилдэг ажилтан болж молол. Мөнгөөр шагнуулж магнуулаад гоё л байгаа хта. Би скол бүр ингэж хэлнэ бүр болохгүй бол би найз залуу болон 2 мууртаа шинэ жил хийж яагаад өөртөө би оны шилдэг ажилтан гүгий гэж би бодоод байна. Тэгээд энэ жилийн гүнж мөнж оны шилдэг ажилтан оны хамгийн мундаг бүтээлч хүн энэ төр гэсэн бүх шагналыг ер нь л өөртөө өгчий дөө гэж би бодоод байгаа байхгүй. Найз залуудаа бол яг оны шилдэг найз залуу өгчүүд л боллоо шүү дээ. 2 муурандаа оны 2 шилдэг муур тэгэл өгчүүд боллоо шүү дээ. Нэг тийм бас бодсон. Менежер одоо манай эрэгтэй захирал бит хоёр энд ингээд хоёлаа ажилтан байхдаа маань л 5-аас онгоод өгсөн байхгүй юу. Одоо бид хоёр ингээд ажиллаад эхлэнгүүд 7-аас онгоолгодог болцсон. Одоо ихтэй цаг 5:48 болчих шин. Өнөөдөр угаасаа би 7-аас онгоолгоод 10 гээд би угаасаа явах байхгүй юу. Эртөө захирлыг ирэхээр тийм болохоор орж усан дарахгүйгээр зүгээр шууд орж үсээ богоод хувцас солиод нүрээ хальт будаад тэгээ ирэхэд л болох юм шүү. Өнөөдөр найзуудтайгаа хамт унтна. Өдөр дээр тэнгэргээд байгаа ах тийм байхгүй. Намаа одоо яг би чи яг энд ажиллаж байхдаа YouTube-д дөнгөж хэлж ирсэн шүү дээ. Яг дөнгөж эхлээд ер нь яг эхэлсэн байхгүй юу. Тэгээ удаачгүй бид хоёр хоёлаа халагдаад тэгээ ингэж явж байгаа ингээ буцаа ирж байхгүй тэгсэн чи ханаарах миний YouTube-ыг мэддэг байхгүй. Чи яг YouTube чанал хөр яваад ам шүү энэ төр гэдгсэн чи өчтөр танд нэг өөр хамт ажилтдаг нэг танихгүй миний харж байгаагүй хүний дагуулж ирсэн байхгүй юу. Тэгсэн чи за баярлаа энтер гэжсэн чинь энэ нэрэ гадаад шүү дээ гинт найздаа намайг гадаад мододоор нь хэлээд тэр найз нь гадаад хүн юм уу гэдэг чи тийм ямар хүн аль орны хүн Монгол гэсэн чи бүр ямар мундаг ярьд юмар тийм гэсэн чи наа бүр Монголын од ютубер од шүү дээ наа чи бүр амар од шүү дээ гэсэн чи тийм бахаас та хөөх амар хөөх охин байна гэж би бүр 27,000 дагагчтай од шүү гэсэн яг хэдэн дагагчтай гэлсэн чи хэлэхгүй та таалта энтер 27,000 гэх юм бол яг хүн гэтээ хідүүлэхдээ амар мундаг байна. Энэ ом бол 27,000 дагагч магагч бол бас амар байхгүй. Одоо 27,000 чинь бараг л бүхэл бүтэн дархан байх уу? Худлаа юу? Арай худлаах тий.
Миний арьс ямар амар гоё удаад байна вэ? Тэм баад. Наагаартай сайн унтсан болохоор гэж юм болоо. Энэ дээрээс гэрэл өгöd байгаа болохоор тэгээд юм болоо. Өчтөр би ихтэй ажил дээр ганцаараа ажилласан баггүй юу? Тэгээ одоо бид хоёр чинь өмнө 7 хоногийн 5 дахьд нээлттэй байсан шүү дээ. Тэгээ өмнө 7 хоногийн 5 дахь цахуулаад өчтөр хагас сайны хүртэл ингээд одоо баг 1-7 хоногийн тооцоо явагдаж байгаа шүү дээ орлого. Гэвч чи өчтөр хамгийн их юу орлого орсон. Тэгээ өчтөрийн үед бол ажил маань өстой гоёсэн. Та нар намайг дахиад хардаа. Гэхдээ биш дээ. Гэхдээ манай ээж намайг би ингээ албаар өсөж залгуулж явахдаа ээжтэйгээ уцаар ирсэн байхгүй юу? Манай ээж шинэ жил орно гэж. Тэгээ би ямар тустай алсан малсан гэдгсэн чи ээж намайг загнаагүй шүү. Ээж маань намайг загнаагүй шүү. Тийм болохоор та нар угаасаа ариун санааг бол энэ үснийхэн талаар юу гэж ярьсан одоо ингээд битгий сонс. Үсээ энэ авж илээдийн залгаж илээдийн дахиад залгахгүй гэж илээдийн залган гижлээд ингээ одоо ер нь өсний тал дээр намайг бүр навс хаяарэ гэж би бодоод байна зөө. Би өөрөө өөрийгөө хүртэл гайхаж байна. Гэтэ энэ яг юу яасан бэ гэхлээр маа найзлуу Крисмсээр амир өвдөөд надад цаг зав гаргаж чадаагүй байхгүй юу. Тэг ингээ бэлэг гэдэнгүүт нь би яахсан гэж ойлоо чамд зүгээр л гарч хоол моолонд орчих гэдгсэн байхгүй. Тэгээд тэгсэн чинь маа найзлаа карта өгөөд миний харин нэгээр тэр хум сурам руугаа бодуулмаар очиж бодвол юу өөртөө ихтэй байвал ав гэд тэр үн одоо бэлэг заяа. Тэгээ би найзлын картыг авч гараад баярлаа гэж авч гараад шууд үсээ залбуулсан. Гэтэ тийм үнэтэй биш ягаад гэвэл би үсээ өөрийнхөө мөнгөөр ингээ худалдаж аваад тэгээд залгуулад энэ ч одоо ингээ 3 ер нь өөрөө сайн арчлах юм бол 3-4 удаа ингэж авч залгуулж болдог гэсэн үг байхгүй. Тэнгүүд нэг үсээ ингээд авцсан тохиолдолд болохоор буцаад залгах нь одоо энэ үс надад байгалгаа шүү дээ. Энийг буцаад ингээд залгах нь нэг 250,000 вон зон байдаг байхгүй. Тийм болохоор тийм их мөнгө өрөөгүй шүү. Найз залгийнхаа мөнгийг. За тэгээ юу ч гэсэн ажил дээр ирсэн байж зөвлөлийн тэгээд дууссан. Өнөөдрийнхөө бичлэгтэй байсан та бүхэндээ маш их баярлалаа. Бүгдэнд нь хайртай шүү. Би гэхдээ нүрэ гэрэмдэггүй баг шүү. Нүрэ гэрэмдэггүй заяа огт. Тэгэнгүүтээ зүгээр юу хайцсан. Өмсгөө зураад, сормосоо будаад тэг ингээд нэг хайлайтер ингээд наацсан. Тэг үсээ ингээд бодсон. Та бүхэнд хайртай шүү. Дараагийнхаа бичлэгээр уулзъя. Шинэ жилийнхаа он гарч байгаа бичлэгээр уулзъя.